За ингээд төрийн их баяр нааданд халиун үрэ Үлзий утгийн Пүрэв Баатрин халиун үрэ Монгол төрийн их баяр нааданд төрүүлэн орж ирж байгаа нэ 19 номертой мордсон энэ халиун үрэ. За Үлзий утгийн Пүрэв Баатар яаж төрөө авч дундгын сайн цагааны бэлжигэн Удан Баатар яаж халиун үрэ аман үзүүлсэн бол айргийн 3-ын үрэ Дашдэлгийн Хуйг Баатрин одоо хонгор халд Сүхбаатарын хонгор халд зүрэ байх шиг байна. За 3-ын үрийг харъя. Дундгой аймгийн Атаацэг сумын Дашдэлгийн Сүхбаатарын хонгор халд зүрэ 3. За энэ Өмнөгов аймгийн Уяач Наран цэцгийн Амгалангийн хонгор халдсан үрэ айргийн 4 турдалж явах шиг байна. Өнгөрсөн жил төрийн их баяр наадмыг бас хөтлөөд байсан хонгор халдсан үрэ энд одоо мөн шиг байна. 4-т одоо орж ирж явах шиг байна. За энэ үрийг одоо харуулъя. За энэ бол одоо аргагүй ер нь нилээн одоо суларчаа. За айргийн 4 турдаллаа. Энэ торгон сүрэнгийн Ононгийн очвор гэдэг үрэ ард тал дээр нь байна. За 103 номертой нь ягаан уцтай хөөхөдтэй сайхан хүрэн үрээ хамгийн наадлаар орж иж байгаа харагдж байгаа үзэгчтэй. Энэ хүрэн үрээ бол Тавгийн Чинбатын хүрэн халдсан үрээ. Энэ бол одоо бас л дээгүүрлдэг үрээ. За түүний ард талд Өр хангаан аймгийн Хужир сумын уугуул Шунхлаа компанийн зөвхөрөл Пүрэвийн Бат сайхны зэрэг үрээ. За ингээ Ононгийн очбор Тавгийн Батмөнхийн хүрэн үрээ 2. За ард тал дээр нь Пүрэвийн Бат сайхны хүрэн үрээ байх шиг байна. За түүний ард тал дээр нь хонгор халдсан үрээ Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын уяач. За Санчрын хүрэн үрээ Хөвсгөл аймгийн Цагаан уулын Гордогийн дөрж үрээ хүрэн үрээ байх шиг байна.